Амрыг ирээ сонсогчдоо Сэтгэл зүйн хараал подкаст нь болсон бодтой гэмт хэргийн талаар наривчлан дэлгэрэнгүй ярих учраас эмзэг мэдрэмтгий жирэмсэн насанд хүрээгүй зүрх судасны өвчтөе хүмүүс сонсохгүй байхыг зөвлөж байна. Манай подкаст нь гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх, эрх зүйн мэдлэг олгох зорилготой бөгөөд ярьж буй хэрэгүүдийн газар байршил, хувь хүний мэдээллийг тодорхой дурдахгүй болно. За сайн байцгаана уу сонсогчдоо, манай подкастын 32 дахь дугаар хүрэхэд бэлэн болсон байна. За хэрэгээ харахаас өмнө нэг мэдээлэл хүргэе. Шүүгдэгчийн гин буруу нотлох баримтаар хөдөлбөргүй тогтоогдоогүй болвол таамаглалд үндэслэж түүнийг гин буруутай гэж үзэж болохгүй гэж хуулинд заасан байдаг. Тиймээс энэхүү подкаст нь хэн нэгнийг гин буруутай, гэмт хэрэгтэн гэж олон нийтэд мэдээллээгүй, хэн нэгний нэр төрд халдах гэж бэлтгэгдээгүй гэдгийг сануулж байна. Тэгээ тухайн үед болж байсан хэргийн талаар хэвлэл мэдээлэл хэрэгслэр аль хэдийн цацагдчихсан байгаа мэдээллийг багцлаад хүргэж байгаа шүү. Өнөөдөр ярих хэрэг одоогоос 10 гаруй жилийн өмнө болсон. За гарчгууд болвол найз залуу, найз охиноо 48 цагийн турш зодож амь насыг нь хөнөөсөн хэрэг гэж юу н ихэнх одоо хэвлэл мэдээллийн хэрэгслэр бичигдсэн байсан. Энэхүү хэргийн талаар өөрийнхөө олж мэдсэн товчхон мэдээллээс хүргэхээр бэлдсэн байгаа. Тэгээ тухайн үед бол хэвлэл мэдээллийн хэрэгслэр нилээдгүй олонний анхаарлыг татаж иргэдийг ихээхэн сочирдуулаад байсан. Тэгээ энэ хэрэгтэй холбоотой хэвлэл мэдээллийн хэрэгслэр хохирогчийн ар гэрээс өгсөн ярилцлага, за хэвлэлийн баг хурлаар өгсөн мэдээллүүдийг оруулсан бөгөөд харагдаж байгаа зургнууд нь аль хэдийн олон нийтэд дэлгэгдсэн зургнууд байгаа учраас оруулсан шүү. За ингээд хэрэг рүүгээ орцгоё. Тухайн үед бол хэрэгт холбогдсон байж болцсошгүйгээ алтан хүн 1979 оны 5 сарын 19-ний өдөр төрсөн. Өмнө нь гэр бүл зохиож байсан юм байна лээ. Харин хохирогч охины хувьд бол цэдэн их 21 настай 10 жилээ хөдөө орон нутагт дүүргээд их сургууль сурахаар Улаанбаатар хотод ирсэн. За ингээд бол хувийн их сургуулийг Япон хэлний ангийг онц дүнтэй төгсөөд Япон автомашин борлуулалтын газар борлуулалтын менежер, орчуулагчаар ажилладаг байсан байна. Тэгээ алтан хүү хохирогч цэдэн ишийн ажилладаг газраас автомашин худалдаж авахар ирээд танилцж байсан. Тухайн үед бол алтан хүү 33 настай, цэдэн иш буюу хохирогч 21 настай байсан. Хэрэг гардаг өдөр гэмтэл савх судлалын үндэсний төвд зодуулсан хүн хэвлэлийн мэс заслын хаалгаанд орж хэвтлээ гэсэн дуудлага мэдээлэл бол цагдаагийн байгууллагад ирсэн. Дуудлага мэдээллийн дагуу цагдаагийн албан агчид шалгалтын ажиллагааг явуулахад Сүхбаатар дүүргийн 10 дугаар хорооны иргэн цэг хамтран амьдрагч алтан хүн зодсон байсныг цагдаагийн байгууллага тогтоож мөрдөн байцаалт явуулж байсан байна. Тухайн өдөр хохирогчийн нагаз эгчин дүүгээ гэмтэлд хэвтсэн байгааг мэдээд очиход гэмтэл савх судлалын үндэсний төвний сэхин амьдруулах тасагт хэвтчихсэн. Тэгээ харахад бол бүх бие нь бүр харахын эцгүй, хөхөрчгсөн, хиймэл амьсгалтай. Тэгээ эмчтэй нь уулзахад бол ямар ч хэсэг хаалгаа хийн, гэхдээ ер нь бол найдваргүй шүү гэж хэлсэн байгаа. Тэгээ удалгүй хохирогч хаалгааны дараа зэдээ шархаад алгүй амь насаа алдсан. Хэрэг гарсан байранд 1996 оноос хойш амьдэрсэн иргэнээс бас нэгэн хэвлэл мэдээллийн хэрэгсэл мэдээлэл авсан байсан. Тэгээ энэ алтан хүү гихчийг таних уу, мөн зодон чимээ шуугаан сонсогдож ирсэн үү гэх мэт асуултуудыг асуусан байлээ. Тэгээ тэр хүн болвол сүүлийн 1 сар энэ байранд хүн амьдраагүй ах, дандаа л төвчтэй эдийн анх энд 3 хүү, 2 охинтой нэг хүн амьдардаг байсан. Тэр айл бол нэлээд тогтой томоотой айл нүүж орж ирсэн. Тэгээ одоо бол хүүхдүүд нь амьдардаг. Алтан хүн нэг ахтайгаа амьдарч агаад ахынх нь нүүгээд явчихсан байж магадгүй. 2010 онд л нэг чимээ шуугаан болж нэг үл таних бүсгүй л харагдажсэн санагдаж байна. Харин сүүлийн үед бол эмэгтэй хүний бараа харагдаагүй дээ гэсэн. Харин тус орооны цагдаагаас асуухад бол алтан хүү гэх чинь ийм хэрэгт холбогдсныхаа дараагаар Польш улс руу гарахаар виз даруулсан байхад нь цагдаа нар барьж авсан гэх мэдээлэл байна. Алтан хүүгийн ах нь бол Солонгос, Монголын хооронд машины 8 эрхэлдэг нэгэн байдаг. Тэгээ цэдэн иш охины гэр бүлийг бодох юм бол хамаагүй илүү одоо боломжийн амьдралтай гэр бүл байсан юм байна. За тухайн эрэгтэй холбоотойгоор талиагач охины ээж инх туяатай хийсэн ярилцлага тэр үед бол үндэсний шуудан сонинд нийтлэгдэжсэн. Тэгэхээр ярилцлагыг нь та бүхэнд бүтнээр нь хүргэе. Дэндүү залуугаараа явчихлаа. Надад ярих хүсэл их байна. Тэр залууг яс махнаасаа үзэн ядж байна. Ял шийтгэлийг нь идлүүлмээр байна. Тэр хүн яс журмаараа охиныг минь аваагүй. Найз залуутай түүнтэйгээ хамт амьдардаг гэж л ярьдаг байсан. Ийм адгийн шаар гэж яаж мэдэх вэ? Охиныг минь хайрладаг гэж л боддог байлаа. Ямар ч их хүн охиноо ийм хог шаартай нийлсэн гэж бодохгүй, төсөөлөхгүй. Ийм үнтэй нийслэнийг нь амьдарч байгааг нь эртгэн мэдсэн бол яалаа гэж нэлэх охиноо ингэж тамлуулах вүлээ. Манайх хөдөөний айл
Охиноосоо хол амьдардаг болохоор юу болсныг төдийлэн сайн мэдэхгүй байна. Миний охины багын сайн найз босын бүх явдлыг мэдж байгаа. Өөрт нь ч их хүн цохилт болсон. Найзынхаа төлөө чадах бүхнээ хийн гэд уйлаад байсан. Хөөхий тэгээд л танаа сонинд хандж илтэй. Охин минь ажилд орсноосоо хойш найз охинтойгоо холбоо тасарсан байж 7 сарын турш уулзалтаагүй болохоор найз нь яасан бол утсан ч болохгүй юм. Ингэж холбоо барихгүй уудах эсгүүдэ гэж бодоод биднэлөө залгаж утасныхын шин дугаарыг авсан. Ингээд найз нь охинтой минь холбоо бариад ажлынх нь оролцоо уулзсан гэсэн. Тэр өдөр охин минь царай алдаад турчгсан, үү дуун цөөрөөд үе санаа алдаад байж. Яагаад таг болчвоо дугаараа солио юу найзаагаа мартаа юу гэх мэт тоглоомоор баахан юм хэлсэн гэсэн. Тэгэхэд охин минь найзаагаа уучлаарай. Би найз залуудаагаа хамт амьдарч байгаа. Ажил гэргээд зав тааруухан байлаа одоо байнга уулзна гэж байдал утсанд уурчилтэй. Тэгэхэд охин минь утсаа аваад одоо очлоо гэж хариулаад уцаа салангууд л гинтхэн уйлаад эхэлжээ. Яав миний найз юу болов гэтэл найз залуу маань аимшигтай хартай байнга зоддог. Найз нь яахаа мэдэхгүй байна. Миний бүх бие хүндүр далд хэсгээр авах юм байхгүй нийл хүүхнээц. Цээжээр өвдөөд их хэцүү байна. Уг нь чамд хэлж санаач нь зовохгүй гэж бодсон. Би үнэхээр айж ин. Цээж өвдөөд амьсгалахад ч хэцүү байсан болохоор өнөөдөр имлэгт үзүүлсэн чинь 2 хаврыг хугарсан байна. Би тэр гэрт очихоос айж ин очихгүй бол намайг хаанаас чамаагүй болоод ална гэсэн. Би яах вэ? Найздаа туслаач гэсэн байгаа юм. Найз нь манад очив чи ийм утгагүй амьдралаар амьдрах учиргүй ээж авдаа хэл гэхэд нь алавтай иш би өөрөө ийм амьдралыг сонгочоод тэднийгээ заваагаад яах вэ? Өөрөө уучраа олоод аргалж агаад гэрээсээ явнаа. Япон явахаар хөөцөлдөж байгаа хоёулаа хамт Япон хэлтэй юм чи хамтаа явъя. Одоо найз нь явлаа миний утас руу битгий залгаарай. Facebook руу ч юм бичиж болохгүй шүү. Эмэгтэй эрэгтэй хинч байсан хамаагүй шууд л зоддог. Өөрөөс нь өөр хинч надтай холбоо тогтоож болохгүй гэсэн мунхаг бодолтой хүн. Найз нь утгагүй холбоо барьна гэж хэлээд яаран гарч явсан гэсэн. Охин минь дөнгөж 21 настай. Хамт амьдардаггүй байсан болохоор тийм нарийн зүйлээ ярьдаггүй байсан. Энэ нь миний алдаа байж. Хажуудаа айлгаж байсан бол яалаа гэж хөөхөө охиноо хүний гарт өргөдөөлөхөв. Түүнд ямар гим хийсэн болоод охиныг минь хохироож байгаа юм бол найздаа хэлснээр бол халтан хүү гихч тэр залуу миний охины ажлын газраас машин худалдаж авах гэж утсан юм бэлээ. Тэгээд л танилцаж уулздаг болсон гэсэн. Гай газарт ороос гэж 30 гарсан тэр залуу нийл хохиныг минь яаж эргүүлж хэрхэн тамлахаа төлөвлөсөн байж л дээ. Өнгөрөхөөсөө хэд хоногийн өмнө уулзаад учиргүй баахан уйлаад намайг зодсон. Хардаад зодоод болохгүй ахаар нь хамаатныхаа ихчинд очсон. Тэнд хэд хонсон чинь араас ирээд ахин тэхгүй чамгүй бол би амьдрч чадахгүй. Би чам дахиж гар хүрэхгүй. Одоо гэртээ харъя гэж гуйсан. Би хэлж ярьж байгаад нь итгэсэн. Үнэхээр л найдаа дагаад л харсан. Гэтэл гэртээ орж ирээд хаалга түгжээд 2 өдөр зодсон. Намайг ална ахиж явах юм бол ална гэсэн. Үстэд 3 өрөөгөөрөө чирээд цохиж хөшөглөө тавирах хугалчихсан. Ухаан алдаж унаад эмнэлэгт сэрсэн гэж ярьсан байсан. Битүү хоолойтой цамц өмсч өгсөн хүзүү хоолой авах юмгүй болчихсон байсан гэсэн. Үнэхээр айхтар зодсон нэлт үссэн хэсгээр нь үс нь халтраад унчихсан байсныг найз охиндоо харуулсан байгаа юм. Найз охиндоо ямар ч байсан алуулчихгүй бол сална гэж ярьсан байсан. Охин минь хамгийн сүүлийн удаа ингэж л найзтайгаа уулзсан байгаа юм. Орчлонд заяасан ганцхан охин үрмэн юм шүү дээ. Үнэхээр их дарамтлуулж тамлуулдаг байжээ охин минь. Арайч дээ. Нэлх охиныг минь би хажууд нь байгаль байсан. Охиноо хамгаалж чадаагүй дөө өөрийгөө буруутгаад барахгүй юм. Найзтайгаа ингэж уулзнаас 2 хоногийн дараа өнгөрсөн юм бэлээ. Надад энэ талаар юр дуулгаагүй. Миний том хүү цэрэгт байдгийн ахт нь хил хүргэсэн байгаа юм. Дүү чинь гэмтлийн эмнэлэгт байна гэж охины минь ажлын хүн яаран сандран очиж хил дуулгасан байна лээ. Тэгээд хүү минь яахаа мэдэхгүй сандраад охины минь ганц найз өнөөх охин лөө шүүн 11 цагийн алдад уцтаж хил дуулгасан юм байна. Найзыг нэрхэд хагалгаа хийгээд дууссан. Ямар ч найдваргүй гэж эмчнэр хэлсэн гэсэн. Яагаад юу болсон бэ гэхэд эмчин хэлэхдээ 5 цул эргэтэн няцарсан, цөс нь бүх биеэр нь тархчихсан бүтэн эргэтэн гэж юр алга байна. Тархин ажиллагаагүй болсон. Аппаратын тусламжтайгаар зүрхэн цохилж байна. Та нар биеийнхэн далд хэсгийг харах юм бол бүр ч хэцүү. Авах юм алга да. Шөнийн 4 цаг өнгөрсөн байсан. Охинтойгоо уулзаж амжааг нь харамсалтай. Охиныхоо бие муу агааг сонсоод баян онгороос шууд л гарсан. Ийм адгийн шар бяцхан охтыг дахин зодож тамлаж аминд нь хүрэх үедээ учир нь энэ залуу хорвоогийн тоосыг хөдлөхөөр үлдэж охин минь гарт нь амь өргөдлээ. Тэгэхээр хуулийн байгууллагад балмад харгас энэ залууд зохих ёсны хариуцлагыг нь өөрүүлээсэ гэсэндээ л болсон явдлыг ярьж байгаа юм шүү. Охиныг минь гэмтлийн эмнэлгийн эмчийн хэлснээр нэг хүүхэн нэг залуу хүргэж ирсэн гэсэн. Алтан хүү гих залуу өөрийнхөө үеэлэгч рүү залгаад талигаачийн нэрийг хэлээд нэг л хачин болчихлоо та хүрээд ир гэж утассан гэсэн. Үеэл нь надад хэлэхдээ
Би хэд хэдэн эмнэлгээр авч явсан томографийн зураг авахулсан. Гэхдээ эмнэлгийн орон дээр тавиад мартчих гээд байгаа юм. Бид сургалаад явхад Сүхбаатар дүүргийн нэгдсэн эмнэлэг тавьчих тархины зураг авахулсан байна. Эмчин настай эмэгтэй байсан. Энэ тухай асуухад залуу хүүхэн хоёр оруулж ирэхэд охин их задуулчихсан орон гарan ухаантай байсан. Тархин маш их гэмтэлтэй. Бүслэгийн хэсгийнхэн зургийг нь авах гэсэн боловч орилж босч ирээд ахуулаагүй байсан. Ар гэрийнхэнд нь хил дуулгаач гэхэд тэр залуу ар гэрийнхэн гээд байх хүн байхгүй л гэж хэлээд аваад гарсан гэж ярьсан. Алтан хүүгийн төрсөн дүү бурмаа гэж хүүхөө охиныг нь өнгөрчгөөд байхад гимтлийн эмнэлэгт ирээд байцаагч нь гэж хүн хаан байна. Мөнгө өгөөд батлан даалтаар ахыгаа гаргаж авмаар байна. Мөнгө өгчөд болоо юм биш үү? Та нар битгий сүржигнэ дэ гэж биднийг доромжилсан. Түүнд ийм залуухан охин байж яагараа юм муухай явааргүй өөдгөө зүйл хэлтий бэ. Хүний амийг мөнгөөр хэмжиж болдсон мүү гэж хэлэхээс өөр хэлэх үг үнэндээ олдоогүй. Тэр ир өмнө нь их нэртэй байсан юм лээ. Тэгээ салжчихсан байсан гэсэн өнөөдөр тэр алтан хүү урдчлан хоригт төвд хоригдож байгаа боломжтой айлын хүүхэд болохоор батлан даалтад гарах гэж их хөөцөлдөөд байх шиг. Учир нь энэ хэрэгт ажиллаж байсан байцаагчийнх нь ар гэрт нь асуудал гарлаа гэд хэрэгээ өөр байцаагчид шилжүүлэхээр болсон. Хэн шилжүүлсэн нь одоо хүртэл тодорхойгүй байна. Түүнчлэн шүүх эмнэлгийн хариу гарах хугацаа хэдийн болчихсон ч гэсэн хариу нь гараагүй хэд хоног хойшлоод байгаа юм. Ер нь тэр залуугийн ар гэрийнхэн энэ хэргийг хаах гэж бүхэл арга хэмжээг авч байгаа. Охины маань утас тэр үед өмсч байсан хувцас, гутал гэд бүхэл зүйл нь олдохгүй байгаа. Алтан хүү гэдэг тэр залуугийн ар гэрийнхэн гэж нэг ч хүн ирж уулзаагүй. Охиныхоо амийг тэр залуугаас өмгөөлж хамгаалаад байгаа гэр бүлийнхнээс нь ихэж байна. Хуулийн байгууллага үнэн зөвөөр нь шүүж өгөөсөө гэж хүсэх байна да гэсэн ярилцлагыг үндэсний шуудан сонинд тухайн үед өгч байсан байна. Мэдээлэл авсан ажиллага болон хэвлэлийн байгууллагын линкийг нь би тайлбар хэсэгт оруулах болохоор та бүхэн линк дээр нь дараад үзэх боломжтой. Тэгээ шүүх эмнэлгийн дүгнэлтээр үхэлд хүргэсэн шалтгаан нь цөсний цоргоны өрөвсөл гэж гарсан. Тэгээ бодит байдал дээр шинжилгээ хийх үед цөсний хүүдий байгаагүй. Учир нь 11 сарын 14-ний өдөр гэмтлийн эмнэлэгт 2 дугаар хагалгаа хийх үеэр талигаачийн цөсний хүүдийг авсан. За мөн үхэлд хүргэсэн дараагийн шалтгаан нь илэгний өрөвсөл хүчил гэж дүгнсэн. Тэгвэл шинжилгээ хийх үед илгэнд ойдол тавигдсан байсан. Энэ нь мөн адил гэмтлийн эмнэлэгт хагалгаанд ороход илэг задарсан байсан учраас ойдол тавьсан байсан. Тэгээ үүнийг нь шинжээч дүгнэлтэндээ оруулаагүй. Ингээд үхлийн шалтгаан нь гадны нөлөөгүй гэж гарсан. За тэгвэл хагалгаанд орсон эмч цэнд очир үхлийн шалтгааныг гадны нөлөөтэй гэж бичсэн. Бас шүүх эмнэлгийн дүгнэлтэд биеийн гадна хэсэгт үүссэн цус хуралтыг дутууд хожиж бичсэн. Шүүх эмнэлгийн дүгнэлт хийхэд хохирогчийн авга эгч оюун гэдэг хүн бол хамт оролцсон. Тэгвэл ар нуруу болон хонгонд үүссэн шарх соргинууд өмнө нь үүссэн шарх байсан гэдгийг нотолсон. Энэ нь хохирогчийг удаа дараа хохироож байсан гэж үзсэн. Энэ талаар дээрх хэрэгт стратегийн өмгөөлөл үзүүлж байгаа хүний эрхийн хуульч Эчин Оров хэвлэлийн байгууллал дээрээ дурдсан байсан. Тэгвэл алтан хүүгийн ар гэрийнхний зүгээс энэхүү мэдээллийг хүргэж байсан. Одоо та бүхэн тухайн мэдээллээс нь хүргэе. Бидний ойлгож байгаагаар мөрдөн байцаалтай ажиллагаанд хин нэг хүндлэнгөөс нөлөөлөхийг хуулиар хориглодог. Гэтэл өмгөөлөгч гэх Эчин Оров нь гэр бүлийн хүчирхийллийн эсрэг гэх нэрийн дор хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр ил тод би энэ хэрэгт нөлөөлнө гэж яриад явж буйна. Арай ичхүр санжуураа алдсан явдал болов. Мөн 2014 оны 1-р сард хийсэн хэвлэлийн хуралд хэргийг улсын мөрдөн байцаах газар шалгаж байгаа ба шүүх эмнэлгийн буруугаас олон хүн ял завшдаг гэх мэтээр ярьжсэн. Бодит байдал дээр хэргийг Сүхбаатар дүүргийн цагдаагийн 2-р хэлцэд шалгаж байгаа. Түүнчлэн тангараг өргөсөн эмч нарыг ингэж илт күтгэж доромжилж байгаа нь энэ хүн айл эрт ичих булчирхаагаа гээснийг илтгэн ингэж хэлж буй учир нь тэрээр нэгэн үе иргэний хөдөлгөөн гэж байхдаа тэр үеийн Монгол Ардын хувьсгалт намын одоогийн Монгол Ардын намыг газар дор ортол муулж хаалган энтер гэж байхан ярьж явснаа хэсэгхэн хугацааны дараа өөрөө түүнийхээ гишүүн болоод манаа нам гэд явж байсан шүү дээ. Гэхдээ энэ нь хэрэг тамаагүй л дээ. Гол нь хэргийг нүдэрээ хараа зогсож байсан юм шиг ямар ч нотлохоогүй зүйл ярьж нийгмийн сэтгэл зүгээр тоглож буйн тэрээр талигаачийн талд бус өөрийнхөө нэр хүндэд анхаарал хандуулад байна уу да гэж ойлгоход хүрлээ. Үүний ганцхан жишээ нь хажуу айлын хүмүүс нь олон цаг зодсон гэж ярьдаг. Цагдаа дуудаад ирээгүй гэх мэтээр хэлж байсан. Гэтэл хажуу айлын хүмүүс нь бодит байдалд ийм хэрэг босныг огт мэдэхгүй зодооны чимээ сонсоогүй гэдэг. Энэ мэтээр хэргийн талаар олон зүйлийг худлаа ярьж байгааг тоочоод байж болох боловч мөрдөн байцаалтад цаад учруулахыг хүссэнгүй. Энэ үйлдэл нь ч мөн цагдаагийн байгууллагыг доромжилж ажиллаа мэдгүй гэж хэлээд байгаа юм. Үүнээс гадна 2014 оны 2 дугаар сарын 25-ны өдөр 100-ны мэдээ сонины байранд хийсэн хэвлэлийн баг хуралд бодит олон баримтыг дэлгэнэ гэж олон сэтгүүлчдийг соглуулчаад би буруугүй би зөвхөн туслахыг хүссэн хэмээн өөрийгөө өмгөөлсөн үгсийг хэллээ. Үнэхээр ийм зүйлсийг ярих байсан юм бол яагаад стратегийн өмгөөлөл гэсэн нэрэн доор олон нийтэд ташаа мэдээллийг хүргэв? 2012 оны 3 дугаар сарын 7-ны өдрийн хуульчийн эрх зүйн байдлын тухай хуульд хэрэг шалгагдаж
буюу явцад хуульч өмгөөлөгч хэргийн талаар олон нийтэд мэдээлэл хийх хориотой гэж заасныг илт зөрчиж байгаа үйлдэл юм. Мөн Эчин орон 2013 оны 2 сарын 8-ны өдөр батлагдсан хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуульд заасан журмын дагуу хуульчдын нэгдсэн бүртгэлд бүртгэгдээгүй тул хуульчид тооцогдохгүй. Хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлгүй. Шүүх гин буруутайг нь тогтоогоогүй байхад хэнийг ч гэмт хэрэгтэн гэж үзэж хэлж олон нийтэд мэдээлж болохгүй. Гэтэл өнөөдөр Алтан хүүг шууд алуурчин гэж ярьж байна. Эчин орон өөрөө шүүх хэрэг мэдлийг хэрэгжүүлээд байна уу да. Хэрэгт одоогийн байдлаар 3 удаагийн шинжээжийн дүгнэлт гараад байгаа. Гэхдээ бид хэргийг үнэн зөв хуульд заасны дагуу шалгаж дуустал ийм тийм дүгнэлт гарлаа гэж хамаагүй ярьж болохгүй байна. Гэтэл талигач охины нэрийг барьсан Эчин орон надад шүүх эмнэлгийн дүгнэлт үзүүлэхгүй байна. Ар гэр нь үзэх хэрэгтэй гэх мэтээр тэрээр ярьж аль бие осоор уг хэрэгт өмгөөлөгчөөр оролцсон зүйл байхгүй гэдэг. Энэ яриан дээрээс үндэслэхэд тэрээр шүүх эмнэлгийн дүгнэлт үзэх ямар ч хэрэггүй бөгөөд харин хохирогч гэдэг талын өмгөөлөгч ба талигаачийн талаас хохирогчоор тогтоогдсон хүн л үзэж болдог. Эчин орон хүмүүсийн зовлон дээр тоглолт хийж өөртөө нэр хүнд олохоор олон нийтийг төрхирч хуурам эхэлж байна. Үүний нотлохоор тэрээр өөрийгөө хүний эрхийн өмгөөлөгч гэж цололдог. Ийм цолыг хин хаана хизээ түнд өгснийг асуух хүн өнөөдрийг хүртэл гарч ирсэнгүй. Гэтэл бодит байдалд Монголын хуульчдын албаноос өгсөн албан мэдээлэлээр бол Эчин орон хуульч биш байжээ. Үүнийг нь сонсоод аргагүй дээ мэргэжлийн биш болохоор алдаж эндэж буруу зүйл ярьж яваа юм байна гэж уучлах сэтгэл төрж байна гэсэн мэдээллийг хүргэсэн байна. Тэгэхээр шүүх эмнэлгийн дүгнэлтэд талигаачийн ар гэрийнхэн санал нийлэхгүй байгаа учраас дахин шинжээчийн дүгнэлт гаргаж өгөхийг бол ар гэрээс нь хүссэн. За тэгээ нийтдээ 4 удаа дүгнэлт гаргасан. Тэгэхээр 3 дахь удаагийн дүгнэлтэд одоо цогцыг оршуулсан газраас нь гаргаж агаад 2014 оны 2 дугаар сарын 19-ний өдөр дүгнэлт хийсэн боловч өмнөх дүгнэлтүүдийг мөн адил үгүйсгээгүй. Гэхдээ шинжээчийн дүгнэлт тодорхой бус байсан учраас дахиад шүүх хурлыг хойшлуулж дахин нэмэлт шинжээч томилж шинжилгээ хийлгэсэн. За хамгийн сүүлийн шинжилгээгээр талигач цэдийн ишийн бид гэмтлийн хөнгөн зэрэг тамаарах дээрх дурдсан гэмтлүүд зүүн давхайн цус хуралд зулгаралт зэрэг дангаараа цөсний ханыг гэмтэл үүсгэхгүй болно. Эдгээр гэмтлүүдээс хөвлийн цээжний дөргөлд үүсгэсэн эсхийг тогтоох боломжгүй байна гэсэн нийт 4 удаа дүгнэлт гарсан. Ингээд дүгнэлтэд Алтан хүү олон өдрийн турш найз бүсгүйгээ зодохдоо бидэнд хөхрөх, нятрал зэрэг хүндэвтэр гэмтэл учруулсан гэж шүүхийн шинжээчд үзсэн. Харин амнасаа алдсан шалтгаан нь арх согтууруулах ундааны зүйлийг хэтрүүлэн хэргэлдэг байснаас үүдсэн илгэний өрөвсөл цөсний шүүрлээс үүдэн амнасаа алдсан гэж үзсэн. Тэгвэл шүүхээс Алтан хүүн талигаачийг зодож санаатайгаар бие махбодд нь хөнгөн гэмтэл учруулсан нь үхэлд одоо хүргэх шалтгаанд холбоогүй байна. Өөрөөр хэлэх юм бол талигаачийн бид учирсан хөнгөн гэмтлийн улмаас цөсний суваг хүүдий хананд гэмтэл учирсан болох нь задлан шинжилгээний дүгнэлт, эдсийн макро, микро шинжилгээний дүгнэлтүүдээр гэмтэл учирсан гэдэг нь тогтоогдгүй юм гэж шүүх үтсэн гэсэн одоо мэдээллийг тухайн үед одоо эрүүг эргийн анхан шатны шүүхийн олон нийтэд харилцах мэрэгчлэлтэн бол мэдээлэл өгсөн байлээ. Тэгээ талигаачийн ар гэрийнхэн болон өмгөөлөгчдийн зүгээс шүүхийн шинжээчдийн дүгнэлтэд эргэлзэж байгаа. Тэгээ үүнийг нь шалгуулна, ашиг сонирхлын зөрчилтэй байж болцсошгүй, худал дүгнэлт гаргасан байж болцсошгүй гэж юу нь бол удаа дараа үтсэн байсан ч гэсэн шүүхээс өвхлийн шалтгаанд холбоогүй гэж үзсэн. Тэг хэрэг гарснаас хойш найз бүсгүйнхийн аим насыг хохироосон байж болцсошгүй гэд Алтан хүүг болвол нийт 1 жил гаруй хугацаанд цагдаа орсон. За эцэст нь бол Алтан хүү талигаачийг зодож тарчлаан өөрийн дарамтад байлгадаг байсан. Хөнгөн гэмтэл учруулдаг байсан. Энэ нь дотоод эрхтэнд нөлөөлөх гэмтэл учруулаагүй учраас 3 жилийн хорих ялгааноос. Тэгээ үүнээс бол тухайн үед 1 жил цагдаа орхисон учраас тэр хугацааг нь асар тооцдог. Тэгэхээр хэрэг 2013 онд болсон. Тэгээ шүүх хурал бол 2014 онд болсон гэж үзэх юм бол Алтан хүү аль хэдийн сулагдсан гэсэн үг. Гэтэ шүүхээс бол гэмтэрг үйлдэлсэн талигаачийн амь насыг хохироогоогүй гэж үтсэн байгаа. Тэр өнөөдрийн ярих үндсэн хэргийн талаар бол миний олж чадсан мэдээлэлүүд гэвэл энэ. Тэгээ тайлбар хэсэгт бас их сурвалжуудын линк, холбоос, хэвлэлийн баг хурлын бүх мэдээллийг нь би тавьчихсан байгаа. Тэгээ мөн миний хувьд бол хэргийнхээ дараа Монгол улсад болсон, бусад улсад болсон сүүлийн үед болж байгаа ноцтой хэрэгүүдийн талаар товчхон мэдээлэл хүргэдэг. Тэгээд нэмэлт хэргийн товчхон мэдээлэл рүү орё. Цагдаагийн байгууллагад 2025 оны 4-р сарын 6-ны өдрийн 15 цагийн орчимд Баянзүрт дүүргийн 11-р хороо уулын замд ачааны тээврийн хэрэгсэл Toyota Aqua тээврийн хэрэгслүүд мөргөлдсөн байна гэх дуудлага мэдээлэл бүртгэгдэж тухайн осол хэрэгт тээврийн цагдаагийн албаны мөрдөн шалгах хэлцээс шалгалтын ажиллагааг явуулж байна.
Уг хослын улмаас бол Toyota Aqua маркийн тээврийн хэрэгсэлд зорчиж явсан нэг зорчигч амь насаа алдаж тухайн тээврийн хэрэгслийн жолооч эмнэлгийн яаралтай түргэн тусламж аваад байгаа талаар тээврийн цагдаагийн албаны албан ёсны цахим хуудаснаа мэдээлсэн байна. Тиймээс одоо жолооч та бүхэн замын хөдөлгөөний дүрмээ баримталж, үзэгдэлт хангалтгүй өөдөөс тээврийн хэрэгсэл ойртон ирж яваа болон эргэлт бүхий замд гүйцэж төрүүлэх үйлдэлийг хийхгүй байх, тээврийн хэрэгслийн хурдыг тогтоосон хэмжээнээс хэтрүүлэлгүй өөрийн болон бусдын аюулгүй байдлыг хангаж анхаарал болгоомжтой хөдөлгөөнд оролцохыг зөвлөжээ. За манай өнөөдрийн подкаст энэ хүрээд дуусаж байна. Тэгээ дуусна дуустал хамтайсан сонсогч та бүхэндээ баярлалаа. Эцэст нь сэтгэл зүгээ эрүүл байлгацгаая.